Good morning Mongol show киноцоо өглөөгөө та бүхэндээ хүргэж байна. За өнөөдрийн киногаар нэгэн гахалтай бидний зүрх сэтгэлд хоногшсон айгүй хуучны баг 20 гаруй жилийн тэртээ 26 жилийн тэртээ хийгдэж байсан нэгэн гахалтай 36 юм уу? За 90 он 1 2 3 тийм ээ 90 он 36 тийм ээ Тэгсэн шүү тэгсэн 40-рууд өгч байна. Тийм үү? Тийм байна. За энэ кинотой хамт энэ киноны үеийнхэн бол тэр чигээрэл бас ингээл яалчгүй сайхан нас руу орчин даа гэжтэй ч одоо энэ кино 36 жил болсон ч гэсэн яг одоо орчин цагийн кино юм шиг өнгө айсан бол хэвээрээ айгүй гоё те хэвээрээ өчигдөр бас ингээ харж байхад айгүй гоё мэдрэмж төрж илээ. Тэгээ угс айгүй гоё домог жүжигчтэй тоглосон айгүй гоё ч тоо юм бас залуучуудын бас нүдийг хужирж явсан жүжигчтэй байсан да тий. Анх хэзээ үзсэн? Анх хэзээ үзсэн та нар? Pretty Woman. Санахгүй байна. Ер нь ихлээр дүтсэн дээ. 36 жилийн өмнө үзсэн юм уу та? 10 жил мэл байхад үзчихсэн юм шиг санагдаж 2000-ад онд бид нар үзчихсэн. бид нар бол 2000-ад онд үзсэн байна. 90 онд хийгдсэн кино ах 10 жил байсан. Би одоо төрөд 2 настай байсан чинь ацаараа юм аа. Тэгээ одоо үзэж чадахгүй шүү дээ 2 настай чинь. Яг гоо их л гоё тийм догтлол мэдрэмж те нэг тийм зүйлийг мэдрүүлдэг те хүн бас амьдралаас ийм гоё зүйлийг харж болдсон байна. Зарим мөрөөдөл одоо биелдэг. Гэхдээ зарим нь бас биелдэггүй. Ямар ч байсан та мөрөөдлөө битгий зогсоогоорой гэсэн айгуу том хүчтэй мессежийг бас өгдөг штэ тий. Тэгээд таныг хайрлаж байгаа тэр харцыг харвал бас их гоё юм аа гэсэн зүйл ч гэсэндээ энд явагддаг хэн байсан хамаагүй тий. За тэгэхээр өнөөдөр ярих гэж байгаа киноны нэрийг нь хэлье тий. Хүмүүсийг зоогод явах уу? Хөөрхөн хүүхэн. Pretty Woman. Өчигдрөөс сурчлагынууд орж ирсэн. Чи өөрийгөө юу гэж боддог вэ гэсэн чинь хөөрхөн хүүхэн. Гэхдээ энэ киноны нэр анх хөөрхөн хүүхэн байгаагүй юм билээ. Харин тийм билээ. 3000 доллар тий. 3000 гэдэг нэртэй. Илүү тэгээ зохиолын хувьд нөгөө dark гэх юм уу да арай гонигтай төгсгөлтэй байсан гэж. Зөв тэгсэн Сүлд нь өөрчлөөд энэ чинь дууны нэр шүү дээ тий. тийм. Roy Orbison гэдэг дэлчин Pretty Woman. Pretty Woman гэдэг. Тэр дууныхаа нэрээр нэрлэгдээд тийм миний бодлоор бол кинонд бүр асар сайн зохицсон юм шиг Тийм санагдаад байна. Бат маань харцсан ямар байдаг юм болоо гэсэн. За харц бол их гүн гүнзгий гэж. Зөвхөн чам дээр төвлөрсөн. Гүнзгий углуургын юм байна. Хаагуур ямар ч сайхан бүсгүй ямар ч сайхан ир өнгөрсөн бай гэж чам дээр л байх тэр харц гэдэг. Анх тэр зохиол нь бас ингээ харж байхад юу байсан гэхээр одоо тэр нөгөө Vivian руу нөгөө хин Ричард Гир те нөгөө Эдвард Эдвард авчингуудаа аав нь машиндаа сулгаа авчингуудаа машинаасаа төлөхөж болгоод мөнгийг нь ингээд те өөдөөс нь цацаад тэгээд ингээд явдаг нэг тийм хар бараан гонигтай мэдрэмж төрүүлдэг. Төсөл нь ер нь айгүй тийм харамсалтай те. Тэгэл одоо болохоор чинь ичэд болгоцсон юм шүү дээ. Айгүй тийм орчин үеийн үнсгэлчин гэдэг байгаа шүү дээ. Би үлгэрт гадагшил төгсгөл хүсэж байсан гэд Vivon Ward нь хэлсэн байна тий. Гэтэ юу за Vivian-ыг одоо та нарыг үнсгэлчин гэдэг дээр санал нийлэх үү? Үнсгэлчин Одоо магна болохоор орчин үеийн үнсгэлжингийн түүх гэдэг байгаа байхгүй юу? Тэр Vivian-ыг үнсгэлжин байж чадах уу? үгүй хаа. Яг нэг ажил муутай шүү дээ. За нэг үгүй гэж байна. Заавал нөгөө ажилсаг гэдгээс биш. Ер нь л яг нэг тийм үнсгэлжин шиг л одоо яг нэг тийм Гайхамшигтайгаар тийм тэр класс нь бол зүгээр харсан. Хүний хайрыг татах тий. Тий, ер нь бол тэр хүн чинь бас нөгөө зэндан эрс өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. ер нь тийш. Тэргүүрээ юу? Баясаа юу гэж бодож? Яг одоо нөгөө хүн чинь нөгөө хүмүүс чинь нөгөө яг өөр ингэсэн нөгөө амьдралын орчинтай байгаа. ертөнцийг харах үзэл тэр юм нөр байгаа. Тэгэнгүүт нөгөө залууд маань одоо эргэн тойронд байсан хүмүүс тэс ондоо хүн гарч иж байгаа байхгүй. Тэгэнгүүт бидний амьдрал бас иймэрхүү үнцэг байж болт юм байна. Юмыг ийм хөнгөнөөр харуул бас болох юм байна гэдэг ч юм уу. Ийм одоо өөр өнгүүдийг нэг осондоо өөр өнгөөр манай Ричард Гирийг ерөнхийдөө бодож өгж байгаа. Учираас бас одоо үнсгэлжин байж болно. Надад бол үнсгэлжин байхад нэг юм болохгүй байгаа юм аа. За. Манай үлгэрийн үнсгэлжин ч болохоор юм онгон тагшин эмхтэй байдэн шүү дээ. Яг нэг нөгөө хэлэхэд Vivian ч болохоор ер нь бол тийм ээ энэгээр бас өөр юм байна тий. Тийм яг ажил мэргэжлийн хувьд та. Хамгийн эртний хайртай хүндээ хайрлагдаж байгаа тэр нөхцөл байдлыг ижлэх юм шүү тий. Тийм тэгэж харуул тийм. Гэтэ энэ яг ч аргагүй нөгөө биеийн үнэлэх гэдэг сэдвийг хөндснөөр тухайн цаг үед бас эрс тесрэлт хийсэн кино юм байлээ. Тэгээд нөгөө Эдвард Льюисийн ондог машин байгаа шүү дээ тий. Тэрийг жишээлбэл нөгөө спонсор олох гэж явхад
Ferrari ч гэдэг юм уу нэртэй брэндүүд бол спонсороор орохгүй. Ягаад гэвэл энэ чинь биеийн үнэлтийн тухай кино юм байна гэд Үзэх нь. татгалцсан байгаа байхгүй юу? За бас тэр Тэгээд мессеж Lotus гэдэг компани машина өгөөд тэр машин нь болохоор дараа нь киноны дараа борлуулалт нь Америкт 3 дахин өссөн гэсэн. Санаандгүй байдлаар. Тэгэхээр эн чинь маш маргаантай сэдвийг хүндсэн байхгүй юу? Хичнээн ингээд бид нар бол яхаа нөгөө хайраар хучаал те гоёор ингэж харуулж байгаа л та. Манай Vivian сайхан эмэгтэй, сайн эмэгтэй нь үнэн ч гэлээ. Тэрний цаана энэ хүн чинь биеийн үнэлэгч юу гэдэг бас нэг юм яаж ч болохгүй нэг юм байгаа. Хатуу үнэн гэх юм уу та. Тэгээд магадгүй нөгөө анханасаа зохиолын төгсгөлийг тэгж харанхуугаар харж исэн байж магадгүй. Тэгээд кино маань өөрөө бас Америкт нэгдсэн учраас одоо тэгээд зөвшөөрөгдөд явчихж байгаа. Тийм тийм. Магадгүй тухайн үед бас хориглогдчихсэн байх тийм. Цензуртай орнуудад бас л юмтай тулж л байсан байна. Гэхдээ та нар нөгөө Vivian-ы төр төрхийг бодлоо ингээд нэг юм сонин юм мак шиг юм өмссөн нэг Ер нь эвгүйтэй. гутал ингээд Юу бүг интернет тий баг ховцгүй шахав. Тэр нөө зочид бодолд ороод ирэхэд нэг өвгөн өмгөө хоёртой лифтэн суудаг шүү дээ. Тэр хэсэгт тэр Vivian-ыг нөгөө нийгэм яаж шүүж байгааг тэр хоёрын нүдээр харуулдаг шүү дээ. Хүмүүс ингээл сандраал те менежер нь гүйж ирэл одоо хүмүүс Эдвард ч гэсэн гадуур нь жака өмсгөл те. Энд чинь ингэж явдаг газар бишээ гэж хэлж байгаагаараа энэ эмхтэй хаанаас ирсэн бэ гэдгийг бол бас харуулж байгаа. зөв. Тэгэхээр ёстой нөгөө ич эдийн түүхүү гэвэл тийм. Ер нь Тийм орчноос хүртэл одоо дараагийн шат руугаа шилжиж болдог уу? Болох л. яг нөгөө хүн болгон нөгөө энэ нийгмийн анги давхаргын тал дээр би тэгж боддtiin. Хүн болгон нөгөө яг тэр одоо хэцүү нөхцөл байдалч амьдрахыг одоо сонгохдгүй баг. Гэхдээ хүн болгон дээшээ дэвшгээг айгүйх боддог. Гэхдээ тэр боломжийг үргэлж эргэлхийлж яадаг гэх юм уу те. Нөгөө хүмүүс тэгдэж штэ. Амьдралын ирэхээр бид нар одоо ингэж одоо явхаас өөр аргагүй байдгаа гэж ярьдаг. Зарим нь болохоор зугаа цэнгэл хөөж байгаа. Зарим нь болохоор одоо хүн хэцүү нөхцөл байдал руу дамжаад явцсан. Тэгэхээр би яагаад үнсгэлчин гэдэг талаас нь харсан гэхээр хүн болгоно нөгөө хайрлагдахыг хүсч байдаг. Өөрийнхөө үн цэнийг хүлээн зөвшөөрүүлэхийг, өөрийнхөө тийм жаргалтай газрыг хайж олохыг хүсэж тэмүүлж явж идэг гэж би боддог байхгүй. Тэр утгаараа тэр эмэгтэйг ингээ харах юм бол яг үнсгэлчин. Хүссэндээ тийм ажил хийгээгүй шүү дээ. Ер нь бол те. Өөрөө ярьдагтай кино дээрээ. Тэгэхээр тийм учраас ер нь үнсгэлж. За хүн үнсгэлжин заавал нэг тийм онгод агшин багшин байх ёстой. Амьдрал дээр бас байдсан байна. Би бас ерөөсөө маш ойрхны түүхийг бас ингээд сая Магнаг ярьж байхад шууд санаанд орж ийн л доо. Мэдээж үзэсгэлэнтэй гой сайхан бүсгүй. Гэхдээ бас амьдралын нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад эр хүнийг эрэгтэй хүнээс хол бай одоо нөгөө ойрхон өсөж чадаагүй усалаад нөгөө хамт байх хүнээ зөв сонгож чадахгүйгаас үүдээд тий. Нилээ олон хүнтэй ингээд учир ургуулчихсан тэр ижсэндээ ойр тойрных нь ярьдаг мэддэг одоо ингээд араар нь ярилцдаг ч гэдэм үү тий. Тэгтэл тэр бүхнийг ерөөсөө тоохгүйгээр нэг залуу тэрнийг хайрлсан. Ерөөсөө тэр бүх зүйлийг ингээд хамт байж исэн хэрнээ. Тэгсэн хэрнээ тэр дундаас нэг залуу тэр эмэгтэйг хайрлаад ингээд ханиа олгоод сонгоод амьдарч байгаа. Тэгээд одоо 3 сайхан хүүхдийн аав ээж болчихсон. Тэгтэл тэр залуу өөрөө ээж чит юм биш үү? Тий? Ерөөсөө үлгэрт гардаг шиг тэр сайхан төсөглийг тэр эмэгтэйд авчирч өгсөн юм шүү гэж сая л Магнаг ярихад шууд санаанд өсрээд орж ирж байна гэж. Тий. Тэр хүний доторх гэрэл гэгээг олж харж чаддаг чадвар байгаа даа. Тий. Эд оржийн хувьд ч юм болохоор нэг юмыг үзсэн. Одоо өндөр зэрэглэлийн бизнесмен тэгэл янз бүрийн хүмүүстэй харьцдаг тийм хүн байгаа штэ. Тэгэхээр тэр бол Vivian-ы доторх тэр гэрэл гэгээ. Тэр хин ярьжсэн шнүү. Тэр басаа хэлсэн те тэр огт өөр юмыг олж харсан гэд Эдвард ертөнцид байгаагүй. Тэр нэг диггүй, гинэн, маш цайлган, гэтээ үнэн те хөгжилтэй ч гэдэг юм уу. Тэгээ би нэг дээр үед ингээд бага багтаа л юм да. Айгу олон ном уншдаг. Тэгээ манай гэрт чинь ингээ янз бүрийн ном байгаа юм чинь. Тэгээд эхлээл нөгөө уран зохиолын номнуудыг дуусгаад сүүлдээ нөгөө чэзийн цувралууд руу ордог байхгүй. Тэрэн дээр чинь нөгөө адал явдал гэж янз бүрийн юм гардаг шүү дээ. Янз бүрийн уншиж болохгүй юмнууд бас байна заа. Тэрэн донд ингээд нэг гинт хэрэгтэй биеийн үнэлэгч эмэгтэй хоёрын тухай хайр дурлалын түүхтэй нэг зохиол гарч ирсэн чинь тэр эмэгтэйг алтан зүрхтэй янхан хүүхэн хэвээрээ үлдчихэ гэдэг нэг үйлбэр байсан байхгүй. Тэгээ би 10 хэдхэн настай хүүхэд тухайн үедээ маш их гайхажсэн байхгүй. Юу гэсэн үг юм болоо гэд алтан зүрхтэй тэгээд ингээд гэд бодоод учрыг нь олохгүйсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэйгэн дүрийг одоо ингээ харахаар Vivian-тай бас нэлээд төстэй. Тийм амьдрал нь хүнд хэцүү байхгүй. Тэр гэмт хэрэгтнүүдийн дунд байдаг. Гэхдээ хизээч өөрийнхөө тэр сайхан сэтгэл мөн чанараа алдаагүй. Яг л тийм
хин ч ирсэн тусалдаг, хин ч ирсэн хайраа өгдөг те. Одоо нэг эвдрээд хүмүүс ч нэг зовлон үзэхээр муухай болоод идэг штэ. Улам харгас болдог. Тэр эмэгтэй зовлон үзэх тусмаа зөөлрж исэн. Тийм хүнийг ойлгож чаддаг болсон. Тэр Вивианы хувьд хичнээн тэр нэг годамжаар бүр ингээл өксөж уруудаалт ч одоо онцгүй л ажил хийж байгаа штэ. Бид нар яг хайр дурлал романтик кинод ингээл гоёор хараад байгаа боловч яг үнэн байдал тэр хэрвээ шөнийн дуран гэдэг шиг дагаад явах юм бол бас хүнд хэцүү юмыг үзэж байгаа мөртлөө дотроо тийм гэрэл гэгээтэй. Өөрөөр хэлбэл тэр бизнесийн ертөнцийн оргилд байгаа саятан тэр бомтнаас илүү гэрэл гэгээтэй байж чадж байгаа нь тэр эмэгтэйг одоо жинхэнэ малмаас эрдэн шиг өмдөө болгосон баг. А тэрийг нь мэдээж Эдвард бол олж харах ус чадвартай тийм. Уг нь бол яг нөө бие үнэлэгч гэдэг нэг нь мэдж байгаа шүү дээ. Гэтэ яг хамт байхдаа одоо тэр хүнийг ингээд одоо өөрийгөө тэр бие үнэлэгч гэдгийг мартуултал ингэж гой авч явдаг. Хүндэтгэлтэй харцдаг. Үгүй тэгвэл ингээд бодох юм бол бид нартай хүмүүс яаж харьцсан? Бас тэр хэрээр бие авч явдаг гэж болох уу? Тэ? Надтай хатан ааших харьцуулт би хатан аашиг байх юм шүү. Тийм байна. Тэ надтай бие үнэлэгч харьцуулт би бие үнэлэгч хогийн амт шиг бас байж чадах юм шүү. Одоо нөгөө мань хүнтэй болохоор хүмүүс харьцахдаа $100 өгье гэж хүснэл авч байгаа шүү дээ. А тэгэхэд нөгөө Ричард Гир болохоор одоо шал өөрөөр харьцаа тэр хүнийг хүндлээд тэ ингэнгүүт нэрээ одоо миний энэ амьдарч байгаа амьдралаас өөр сайн сайхан амьдрал бас байна. Би энээс өөрөөр амьдрах одоо надад тэ олон төрлийн зам байгаа юм байна гэдгийг бас нээж тэрийг бас нээж өгч байгаа байхгүй. Яг тэр бүр эргэлт буцалтгүйгээр Вивианы нүдийг нээж өгдөг тэ. Чи ийм байхгүй. Мань хүн чи анх орж ирэхдээ бохимогц ажиллаад нэлээ хинэггүй нөгөө нэг ингээл бэлтгэвчнүүд гаргаж ирээл тэ. Тэгээ нойлын өрөөнд нөгөө шүдээр утсаар шүдээж ихчилж байгаа баригдал яаж ин тэр хар тамхи татцсан байж магадгүй гэж хардагдах жишээ нэг тэ. А сүүлдээ нөгөө нэг үзэгчтэй хамгийн дуртай эргэлтийн зэгүүд байгаа шүү дээ. Трансформашн буюу дүр тэр чигтээ өөрчлөгддөг. Анх удаага нөгөө зочд буудлын менежерийн таньдаг эмэгтэй тусламжтайгаар гоёлын даашин зөмсөд оройн та нар санаж нэг коктейл дресс халуун. Тэгээд ингээд зочд буудлын лоббид сууж идэг. Цаашаа харцсан сууж идэг шүү дээ. Тэгээд ингээд эргээд харахад Эдвард анх удаага тэр эмэгтэйг яг хэн байх хэвээр орно олж харж байгаа байхгүй тийм. Урд нь бол ингээд нэг бах мөгц ажилласан мөлий эвгүй нөхөр байсан чинь докторгүй нөхөр тийм зохимжгүй овцомсоо зохимжгүй амьдралын хэм маягаар тийм амьдраа тэгээ өөрийгөө ингэж гутаач исэн бол би яг хүүхд тахта хөр хүүхнийг үзээд тэр кинонд уралж исэн мөчин тэр ахгүй яг Вивианы тэр эргэж хараад нэмсгэлдэг өсөө ингэ шууцсан гой хар даашинцтай тий эмхтэй хүн чинь нэрээ ингэж болт юм биш үү ийм байж болт юм биш үү энэ эмхтэн дотор жинхнээсээ ийм хүн байсан юм байна гэж анх удаа тэгж бодсон. Тэгэл ерөөсөө хувцас солиол эхэлдэг те. Дээцийн хүрээлт ороод поло тоглоол бие огт өөрөөр авч явж эхлэв. Тэр нь Вивианд маш их зохиол. Тэгээд нөгөө нэг улаан өнгийн дуурин ингээд юм өмсдөг те. Дуур үзэхээр явахтай юм уурлаа. Тэрийг бас кинон дээр нөгөө дахин төрөлтийн бэлэгдэл гэж үздэг юм байлээ. Өөрөөр хэлбэл Вивиан одоо нөгөө хуучин ертөнцөө хаяад шинээр ингэ төрж мэдлж байгаа юм ч гэдэг. Хэрвээ та нар анзаардаг бол энэ кинон дээр ингэ янз бүрээр харуулдаг. Одоо Шавшанкиас оргоснон дээр нөгөө бороонд гарч ирээд угаагддаг шүү дээ. Хэр бүртгээ угааж байгаа. Тэр бол дахин төрж байгаа юм ч гэдэг. За нөгөө нэг уснаас их гарч ирдээ. Устай их холбоотой дахин төрлөөрөө. Тэгэхээр нь уснаас дүр дахиж гарч ирэх үедээ дахин төрж идэг болвол нөгөө юун дээр штэ. Ийм нэг явдал орсон. Тэрэн дээр бас нөгөө нэг оройн цаг барах гээд гой хувцас өмссөн. Гой болоод зогсож идэг. А энийг ингээ үзэхээр үзэгч өөр ирэхгүй гэд хамтдаа баярлна. Яг бол энэ кино чинь бидний хамтдаа туулж байгаа туршлага учраас. Тэгээд Вивианы тэр гой болж байгаа. Тэр улаан даашин заа өмсөж байгаа. Тэгээд тэр дөөр үзэж байгаа юм ч байхгүй. Вивиан ер нь ингээд мөн чанартай хэн байсан бэ гэдгийг тэнд харуулдаг штэ. Эдвард хэлдэгтэй дөөрийг хүн анх үзээд нэг бол дургуцдаг. Нэг бол үзээ яддаг, нэг бол хайртай болдог гэж хэлдэг. Вивиан үзээд бүр ингээ асгартл уйлдаг. Тий, бүр ингээ тэр чин тэр Итали хэл энэ төр мэдгүй ч гэдэг юм уу. Тим соёлтой орчин нөхцөл байж үзээгүй л хүн байгаа ш. Гэтэл анх удаага сонгодог урлагтай танилцуулахад тэр зүрх сэтгэл дотор нь байгаа учраас ойлгоод, уусаад, уйлж байгаа. Тэрийг Эдвард хараад тэр нөгөө нэг өөрийнхөө одоо нөгөө анхны олж харсан зүйлийг болон баталгаажуулж ирт те. Би энэ хүнийг буруу таниагүй юм байна. Тэг жинхэнэ тэр нэг гоё юмхтэй болж байгаа мөчүүд. Үнэхээр гайхалтай. Тэр кинон дээр гардаг Вивианы дүр тоглосон Жулия Робертсгүйгээр одоо энэ киног бол төсөөлхийн аргагүй. Гэтэл энэ кинон дээр нөгөө Жулия Робертс бол анхныхаа юугаар бол
пробор бол шалгараагүй мэн л да. 5 дахь нь гэдэг. Оо за. Тэгэхээр энэ дээр ямар хүмүүс орж исэн гэхээр Мишель Pfeiffer, Molly Ringwald, Meg Ryan, Daryl Hannah гэд эдгээр бүгд татгалцсны дараа Julia Roberts энэ боломж дөрийн цогон шалгуулалтанд оролцох боломж олдож исэн гэдэг юм байлээ. Бас л хойв тавилан юм а тий. Тухайд бол Мадонна биш Мадонна бид чинь жил нэгтэй юм баг гэдэг шиг. Мадоннаг уг нь тоглох гэж найруулагч бодсон юм шиг байна. Гэтэ Мадонна тухайд 30 настай байсан. Хөгшнө гэж үзсэн байлээ. Илүү одоо нэг cute pretty team ихтэй байх хэрэгтэй. Мадонна бол хүнээс сонгоцсон юм шүү. Сүрлэг team одоо хатуу маягийн явуулсан шүү дээ. Тэгээ би энэ гэрш нэг хідэн фактууд хэлчихье гэж бодож байна. За энэ дээр ингэсэн байлээ. Хөр хүүхэн кинон дээр тоглодог нэг улаан өнгийн нэг пижак байт юм билээ хүрм гэх юм уу. Энэ бол хин нэг нь одоо нэр хүндтэй хүний тийм загвар зохион бүтээгч юм мундаг тийм зүйл бишээ. Зүгээр л нөгөө гадагшаа гарчгүйгээд найруулагч нь хаалгачийн хүрмийг $30 худалдаж аваад маань өвсүүлсэн юм байлээ. За. Тийм. За тэгэнгүүт хөр хүүхэн кино Walt Disney Pictures-ийн кино боловч түүний харьяа болох Touchstone Pictures-ийн нэрээр дэлгэцэнд гарсан. Хөр хүүхэн киноны анхны зохиол романтик инедмийн кино байсан болвол биш харин эмгэнэл төрлийн кино байсан. Мэдээж түрүүний хэлснээр $3,000 гэдэг нэртэй бие үнэлтэд холбоотой нэлээд тийм готрангуй бууранг байжгаад романтик юугаар солигдсон. За хөр хүүхэн кинонд тоглохдоо Ричард Гир маань 41 настай байсан. Харин Julia Roberts маань 21 настай байсан. Киноны зураг авалт явагдаж явах үед Julia Roberts-ийн 21 насны төрсөдөр тохиож байжээ. Тийм болохоор нөгөө Julia Roberts-ыг нөгөө анх залуутна гэж боддог байсан юм лээ. Гэтэ нэг зөрөө харагддаггүй тий. Харин тий. Тэгээд тэр нөгөө киноны постэр дээр нөгөө хиний Julia Roberts-ийн бие нь биш өөр хүний бие. Тэгээд тэр нөгөө хин гэдлээ. Шелли Мишелийн биен дээр Julia Roberts-ийн толгойг нь залгаад пострыг нь хийсэн нөгөө биен гоё битэн штэ. Уг нь бол гоё бит штэ. Залуутна гэж л үзсэн өнтэй холбоотойгоор юу байсан юм шиг байна. Пострыг нь арай нэг жоох нэг ядаж 30 рүү төгөөсөн юм уу хаашаа яа тий. 21 нас гэдэг чинь бас жоохон л да тий. Тэгээ эмэгтэй хүний чинь бас нэг гоё насыг нөгөө Малина кинонд дэр чинь 29 нас байдаг тий. 90 хүний эмэгтэй хүний 29 нас гэдэг бол 30 руу төгж байгаа нас бол их гоё юм шиг байгаа. Тэр би нүүр одоо харц гэдэг юм уу тэр бүхэн ингээд яг боловсрсан гэдэг үе юм биш үү. Тэгэл цаан чи 30 хүрсэн бүсгөө гэдэг дуу гарсан юм биш лээ. Одоо 40-тээр нэг хиймээр байгаа тий. Тэгээд Герман Ричард Герман одоо баг 80 төгж байгаа юм лээ тий. Нас нилээ явсан. Тийм байна. 70 нийттэй гэсэн үг шүү. Аав 2 жилийн өмнө аавынхаа 100 насны төрсөдрийг тэмдэглэж байсан. Гээд бодохоор 77 тань. 76 7 байна тэр анзаарсан. Нэмээд бодохоор. Тэгэхээр Julia маань болохоор Julia маань шууд одоо 50 гарч яваа гэсэн үг шүү дээ. Тийм байна. Гоё юм шүү. Тэгэхээр одоо 57 таа гэсэн үг юм уу? Тийм. Тэгээд тэр киноны бас нэг тийм өвөрмөц гоё юм чинь Julia Roberts-ийн нөгөө инээмсэглэл. Тэгээ нөгөө нэг тас инээдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр та нар санаж байгаа нөгөө аюу ягаад дөөр үзүүлэх гээд нөгөө юм хүзүүний сандраа авчираад тэгээд өөрт нь харуулж байгаа авах гэсэн чинь хайрцаг тасга хаачдаг шүү дээ. Тэгээд Julia Roberts ингээд гидэрэг ингэж яадаг айгүйх инээдэгтэй. Тэр чинь болохоор яг зохиол төр байгаагүй гэсэн. Тухайн үед яг гарсан жинхэнэ бодит мэдрэмж зүгээр тэгж бодоод өөрийнх нь информац жоохон хөгжлөө болох гээд хийсэн гэдэг юм лээ. Мэдрэмжээ ингэж харж байгаа. Тэгээд инээсэн дээр нь бас найруулагч нөгөө Julia Roberts-ыг гжигдээд инээлэгдэг байсан гээд тэгжээч тэр нөгөө гоё өөрийнх нь гоё тэр тас инээж байгаа. Одоо тэр нэг 20 насны нэг яаж ч болохгүй нэг юм галцог гоо үзэглэн байгаад шүү дээ тий. 40-тэй хүн тэгж инехгүй гэдэг ч юм уу тий. Тэр нэг Эдвард ч одоо өөр сэтгэлийн маш их шарахтай. Энэ хоёр хүнийг харахаар ч хоёулаа сэтгэлийн асар их шарахтай хоёр хүн хоёр талаас нийлж байгаа тий. Тэгэхээр тэрийг тэр зөөлж өгж байгаа Julia Roberts-ын дээр инээд тахгүй юу? Зөв. Эдвардын хувьд ч бас харахад л юм амжилттай одоо яг түрүүний бидний ярьдаг шиг гаднаас нь харахад ингээ бүх юм нь болцсон бүтцэн тий. За энэ шиг л хүн болчих юмсан да гэж хүмүүс боддог хүн байгаа шүү дээ. Уг нь бол гэтэл нөгөө өндрөөс айдагч гэдэг юм уу гэр бүлийн хувьд бүтлгүүтэй салсан нийлсэн дээр нь ингээд ер нь л амьдралаас ямар ч таашаал авахгүй байгаа нь харагддаг шнэ. Тийм учраас амьдралд магадгүй өөр өнгө нэмхийн тулд тэр эмэгтэйг ингээ хөнслөөд авчирч байгаа байхгүй. Тэгээ тэр сониуч харахад байдаг те. Яах нь гэл ингээл үзэл туршаал чамайг нэг хоногор хавал яах юм. Тэд үйл яах ингээл те. Янзын үзэл. Тэгэхээр Julia Roberts инээгээл тэр хөөрхөн гинэн байгаа дээр тэр хүн бас баярлал ингээ амьдралдаа нэг юм өнгө авах гээд байгаа. Тэгээд Эдвардын хувьд чинь
аавтайгаа асуудалтай дүр. Тэ аавтай хязгаарч хайрлагдаж байгаагүй хахир хатуу эцэгтэй байдаг. Тэгээд нөгөө бусдын компаниудыг дампуурсан үед нь хүнд байдалд орсон үед ингээ хувааж залгидаг ажил хийдэг. Тэр нь болохоор өөрийнх нь мөн чанараас бол эсрэг байхгүй. Эдвард ч маш сайн хүн биш дотроо. Гэтэ бизнесийн ертөнцид тийм махчин амтан шиг ажил хийгээд байдаг. Тэрэндээ ингээ дотоод зөрчилтөө яваад байдаг. Тэрийг хин ингээд хамгийн их ойлгосон бэ гэхээр хамтрагчд нь ч биш, өмнө нь амьдарч ирсэн бүсгүйчүүд нь ч биш. Зүгээр тохиолдлоор тааралцсан тэр нэг биеийн үнэлэгч юм гэхдээ хамгийн сайн ойлгосон тийм. Тэгээд Эдвардын хувьд нөгөө аав гэдэг хүн маш чухал байгаа. Аа маш чухал. Тэгээ нэг хүний бизнесийг худалдаж авах гэдэг уулздаг штэ, оройн цаг барьдаг штэ, нэг баян үнтэй, тастай үнтэй. Тэгэхэд нөгөө Вивиан хэлдэгтэй энэ хүн чамд ингээ таалагдаад байгаа юм байна тий. Чи энийг хийж чадахгүй байгаа зү. Тэгээд яг Эдвардын ингээ сэтгэлийг уншиж байгаа байхгүй. Яг тэгвэл өөрийнх нь нөгөө боддог аавын дүр төрх тэр хүнд байгаа. Эдвардын хувьд яг тийм аавтай байгаад яг тэр залуу нөгөө ачуудыг хайртай байгаад байдаг шүү. Яг тэгэж хайрлагдах юмсан гэсэн хүсэл Эдвардын дотор байгаа байхгүй юу? Гэтэл Эдвард тэгэж чадаагүй. Нэгдүгээр, хоёрдугаар одоо тэр сайхан хүний бизнесийг те аваад нураагаад юу ч биш болгох гэж байна. Нэг хүний бизнес гэдэг чинь нөгөө legacy буюу өв дамжиж явдаг. Тэр хүний одоо хорвоод үлдээдэг, нэр нь хойноо үлдээдэг, өв нь те хойч үедээ дуурсагдах зүйл нөхгүй юу? Эдвард тэрийг одоо залгиад зачлах гэж чинь гэдэг нь тэр хүний ингэ сэтгэлийг өвтгдөг нэг хэсэг гэдэг шүү дээ. Нэг төгөлдөр уур тоглол яаж гаргахаа мэдэхгүй те. Яг төгөлдөр хуур тоглож байхад нь Вивиан олоод ороод ирдэг. Тэр хоёрын нэг төгөлдөр хуур дээр нэг гоё сцен гэдэг шүү дээ те. Би бинийг инхрэлж байгаа, хайрлаж байгаа. Тэр нь зүгээр харахад ингээд нэг юм өнгөц харахад одоо нэг бэлгийн сэтэлтэй те. Тим юм шиг боловч Вивиан ингээд өөрийнхөө биеэр одоо тий биеэр сэтгэлээр Эдвардын тэр их дотоод тийм ачаа тэр зангирал хамаагийн юм ингээд цэвэрлж өгч байгаа. Тэр эмэгтэйчүүд бид нар ерөөсөө тийм юм хийдэг байгаа байхгүй эрэгтэй хүн тий зүгээр бид нар эрэгтэй хүнд ингээд хоолыг хийж өгдөг тий хувцсыг нугааж өгдөг ч гэдэг юм уу үйлчлдэг биш. Тэр үйлчлэл үзүүлж байгаагаараа хүндэтгэж байгаагаараа тий орой ороод ирэхээр нэг сайхан нэмсэглээл хоолундын дөхүүлээл тий тэрвэрж байгаагаараа үнсэж байгаагаараа дотны харьцаанд орж байгаагаараа тэр эрэгтэй хүний дээр асар их зангирсан юмыг эмэгтэй хүн ингээ болгын ус шиг угааж өгдөг гинэ. Тэгээ надад бол тэр сценыг харахаар Вивиан Эдвардын доторх тэр юмыг ингээ цэвэрлж өгч байгаа харагддаг байхгүй. Тийм учраас Эдвард тэрийг ямар ч тийм биеийн үнэлэгч гэснүүтээр харахгүй шүү дээ. Өөрийгөө ингээд Вивиан бол хизээч бууж ирэхгүй өндөр тавцан дээр авчираа тавьчихж байгаа байхгүй. Одоо тэн дээрээс нь Эдвард ч болгож чадахгүй, Вивиан өөрөө хизээч буухгүй. Тэгээ энэ киноны хувьд тэр нөгөө өөрийнхөө үн цэнийг олж харж яана гэдэг маш гайхалтай. Вивиан ингээд өөрийгөө биеийн үнэлэгчл гэж боддог байсан. Тэ? За би нэг хоногийн тэтэр явдаг гэдэг ингээ үнээр мэдсэн. Тийм л нөхөр гэж бодож байсан. Сүүлд нь Эдвард тэрнийг чи бүр ингээд шал өөр ертөнцид авчираад бүр толгойг нь бүр 100-аа эргүүлчлээ штэ тий. Тэгээд хатагтай болгочихж байгаа. Одоо Вивиан бол эндээс хизэж буухгүй байна. Энэ маш гайхамшигтай. Зүгээр амьдралд ч гэсэн бид нэр яг тэгдэг шүү дээ. Одоо би өөрийнхөө үн цэнийг ойлгоцсон. Одоо бол би дахиж тийм хийхгүй гэдэг ч юм. Хөвчлэн нэг юм хортой харилцаанаас гарч байгаа үед нэг тохиолддог. Ахиж би ийм одоо үл хүндэтгсэн байдалтай биевлэхгүй ч гэдэг юм уу. Ахиж би ийм баг цалангаар ажиллахгүй. Эсвэл ахиж би чиний ийм уруу дорой түүхийг сонсохгүй гэдэг ч юм уу. Найздаа татгалцах маягаар тийм. Тэр Вивианыг сүулт нь Эдвард санал тавьж байгаа шүү дээ. Биеийн үлгчийнхаа замаас гараад юу ячих нууц амарга болгоё гэдэгтэй мистрес болгоё. Тэгээд одоо зүгээр гэрлэхгүйгээр ингээд очиж уулзаад гоё байшинд амьдруулад бүгдийг чамд өгөө гэхэд тэр бол Вивианы хувьд олдчихгүй л завшаа мэдтэй тий. Насан туршийн амьдралын одоо баталгаа шүү дээ. Тэгэхэд Вивиан тэрнээс татгалзаж байгаа юм. Тэрний оронд би зүгээр аюу хөөрхөн джинс тэр ингээд пижак өмссөн энгийн тий. Зүгээр л юм цэвэрхэн хувцалсан. Ямар ч хувц сунар байх одоо гоё чимэглэл юу ч байхгүй. Дахиад би амьдралаа тгээс босгоно гэд энгийн юм эмхтэй болсон явж байгаа. Тэр эмхтэй хувьд мөнгөөр хэмжихгүй тийм асар том үнц нь өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг олоод авсан. Тийм байна. Тэнгүүтээ Эдвард дууралдаг шүү дээ. Чи өөрөө намайг энэ дээр гаргаж тавьчаад одоо чи намайг эндээс буу гэж хэлж байна. Чи намайг энэ дээр гаргаж тавьсан. Би одоо эндээс тагч буухгүй шүү. Тэгээ надад бол тэр Вивианы тэр өөрчлөлтийг ингээ харахаар үнэхээр гайхалтай байна. Амьдрал дээр ч гэсэн бид нар ингээд өөрсдөө ч мэдлгүй за би юмлэгч байдгуумаа гэхэд ер нь ингээд нэг өөрийгөө доош нь оруулаад тий. Тэгээд идэг үеэдэг штэ. Тэнгүүтээ нэг шат дахиад дээшээ гарчхаараа яагаад ч буцаа бууж чадахгүй тий. Чин ажлын хөлсөн дээр ярахад л за би
ийм цалинтай ажилладаг гэсэн чинь одоо энэсээ өндөр л ажиллана гэж хүн ярьдаг те. Яг тэрнтэй адилхан бохгүй шүү дээ. Чиний бол нэлээд өндөр. Юм гарч өндөр шиг үнцэнтэй өндөр байгаа тий. За юу манайхан бас одоо бид нэр Холливуудын алдарт 1990 онд хийгдэж гарч байсан хөөрхөн бүсгүй гэдэг гайхалтай киноны талаар бид нар ярьж байна. Тэгээ энэ кинотой холбоотой гайхалтай дурсамж сэтгэлдлүүдээ бас манайхан бичээрэй. Манайхан бичиж бас орж ирсэн хүмүүс харагдаж байна. За тэгээд Айко Батман, Мегмар Суран гэрэл сүрэгч маань Халуна. За тэгээд Нараа Дашгагч маань ингэнэ. Тий. Өглөөний мэндэ манайхан маань Жулия маань л гэж ярьж штэ гэж байна. Тэгээд намайг хэлж явах шиг байна. За Халуна маань анх үзээд Ричард Гэрийн нэмсгэлэлд баг дурлаж байсан юм байна. Одоогийнхоор бол одоо крашлах юм уу та гэсэн. Яг тэгсэн шүү. Манай тунгаагч маань гээд нөгөө жоохон нөгөө халтраад их юм байна. Олон сайхан ихтэй үнэ. Тунгаагч маань ингэж хэлсэн байна. Өглөөний мэндэ гоё кино шүү. Кинон дээр Жозефе Верчигийн Травича зүрийг үзүүлдэг хэсэг гардаг да. Травича зүрийн гол дүр Вильотти бол Парис хотын дээд зинданыхны дунд амьдардаг. Бие үнэлэгч эмэгтэй байдаг. Тэрээр язгууртан залууд дурлаж амьдралаа өөрчлөхийг хүсдэг боловч нийгмийн гадуурхал болон өвчний улмаас эмгэнэлтэйгээр төгсдгөө. Виван дүүрийг үзээд уйлдаг нь тэрхүү түүхийг өөрийнхөө амьдралтай ажилсуулан мэдэржвэг харуулдаг мэт санагддаг. Найруулагч нь тэгж шийдсэн байх гэж бодож байна гэж. Бас л сонгодог хүндээ яалчгүй тунгаагч. Хоёр задлаа. Яг тийм юм биш үү? Вау баярлалаа. Би саяхан бас энэ дүүрийг үзсэн. Бүтнээр нь манайхан ч гоё дүүр тоглолт шүү дээ. Тэгээ үзчихэд нэрээ тийм юм байна. Одоо яг ингээ харьцуулаад бодонгууд. Гэтэ тэр эмэгтэй хувьд бол эмгэнэлтэйгээр төгсдөг. Хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй хайр сэтгэлээ алдаад тэгээд ингээ амиа алдаад дуусдаг байхгүй. Харин Виваны хувьд бол гэтэ энэ их гоё юм а. Тэр дарк одоо байсан төгсгөлийг хин тэгээд эргүүлв. Яаж одоо тийм тэр гутрангаар дууссан бол бид нар хизээч энэ киног одоо хүсэл мөрөөдлийн биелэл маяг илтгэр те хизээч битгий мөрөөдлөө алдаа. Энд чинь Америк мөрөөдлийн тухай кино шүү дээ те. Америк ч яг ер нь хүн төрөлхтний л мөрөөдлийн тухай кино. Тийм болгосон нэг тийм гоё юм энд байна да. Тэ энэ дөрийн харанхуй төгсгөлийг ч гэсэн эсэргцүүлж агаад гэрэлтэй болгоцсон байна шүү. Тэгээд ер нь бол яг гоё юм байна. Pretty Woman бол бүх цаг үеийн бас романтик төрлийн кинонд бол нэлээд дээгүүр зохино. За тэгээд IMDb бас хүмүүсийн үнэлгээ өгдөг юун дээр бол $1 үнэлгээтэй байдаг. За тэгэл тийш нэлээд дээшээ нэг мэгтэд одоо Shawshank Redemption байх бах те. Тэгээд ингээд яхад бол романтик төрлийн кино 7-оос дээш үнэлгээ авч ийн гэдэг бол өөрөө кино нэлээд сайн болсон байна. Дээрээс нь Ричард Гир болон Julia Roberts нарын хослол бол дахин давтагдчихгүй гайхамшигтай хослол байсан. Тэгээд Ричард Гир бол тухайн цаг үедээ бас одоо ийм романтик төрлийн одоо ханху байсан. Одоо бол мэдээж нас 70 гарч байгаа ч гэсэн түүний одоо залуу цаг үе яг энэ кинон дээр мөнхрөө үлдсэн байна. Түүнээс хойшоо бол маш олон кинонуудад тоглосон. Бидний зүрх сэтгэлд үлдсэн одоо Hachiko хооны киноноос эхлүүлээд тэр бас Julia хинтээ Jennifer Lopez-тэй тоглосон Shall We Dance гэдэг ямар гоё кино байдаг тийм гоё ажигч биш үү? Тэгээд ерөнхийдөө одоо эмгтэй хүнтэй яг хослон тоглохдоо тухайн хүнийхээ одоо тий одоо яаж энэ хүнтэй ингэж жүжиглэх юм бол энэ хүнийг илүү тодруулж гоё гаргаж ирэх вэ гэдэг тал дээр үнээрийн авьяаслаг. Тэр дүрийн информац бол бас үнэхээр гайхалтай байсан. Тэгээд Julia Roberts болохоор бас одоо үнээрийн авьяастай. Julia Roberts 2000 он тий Монгол ирсэн да тий. Тэгсэн. Монгол айлуудаар тэр яваад ингэж ирсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг интернэшнл ингээд дэлхийд даяар ингэж явдаг бас ажлууд энэ төр хийж явдаг юм бас гоё жүжигчин. Тэгээд сүүлд бол Eat Pray Love гэдэг бас аюу гой тань тоглосон бид яг нэг хүний нэг юм одоо нэг дотоод ертөнцийн тухай гоё тий одоо нэг юм хүмүүс чинь бид нар чинь ингээд ерөнхийдөө энэ хотын амьдралд нэг юм нэг орчинд ингээд амьдрал тасчаад байгаа байхгүй. Тэр орчноос яаж гарч амьдралаа яаж өөрчлөөд өөр хаана ингээд гоё шинэ амьдрал байж болдгийм бэ гэдгийг эрэл хайгуул хийсэн тийм кинодод тоглосон байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн одоо тэр кинон дээр Julia Roberts хөвчлэн гарч байгаа. Тэгтэл тэр кинон дээр утга агуулгын хувьд бол үнэхээр өргөн зар байдаг гоё агуулгатай кино байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө жүжигчний уран чадвар талтай энэ төр бас гайхамшигтай. Ийм хоёр гайхамшигтай хүний дотортой гэдэг хослол болсон Pretty Woman кино бол одоо бүх цаг үед яригдахаас өөр аргагүй юм да. Ховь тавилангаар. Тий, энэ киноноос тэгэхээр юуг бид нэр ингээд сурч авах боломжтой вэ гэдэг гол одоо мессеж гэх юм уу те. Хүнийг ер нь гаднаас нь битгий дүгнэ гэдэг одоо маш том мессеж одоо явж байгаа юм шиг харагддаг. Ягаад тэгэхээр
Виван нөгөө дэлгүүрт орж ирэхэд нөгөө хөдөлгч нар ямар муухай харцдаг тийм үлээ гоё тий. Айгуу дуртай. Ер нь айгүй хэцүү. Яг нэг тиймэрхүү одоо яг мессежүүдийг ингээ харуулсан кинонууд дээр хүнийг гадна талаас нь одоо бидний амьдарч байгаа нэг юм бол яг тийм. Хүний өмсөж зүйлснээр нь ямар ажил мэргэжил эрхэлдэг те мөнгөтэй төгрөгтэйгээр нь хүнийг ер нь гадна талаас нь дүгнэж харьцах гад байдаг. Тийм шүү дээ. Багугийн лав сурга хэлсэн байдаг шүү дээ. Бурхан навсгар явж иж мэднэ те. Жигтгэн ганга явж иж мэднэ шүү гэд. Яа, ер нь наад чи ер нь бас амар гоё шүү. Айхтар хэлсэн. Тэгээд Виван бол одоо Эдвардын тусламжтайгаар хатагтай одоо байр суурин дээр очиж байгаа. Тэгэхээр энэ дэр маш том мессеж нь юу вэ гэхээр хүн өмсөж байгаа хувцас, эрхэлж байгаа ажил, бизнесээс илүүтэйгээр хүний одоо тэр мөн чанар бол өөрийнхөө дотоод сэтгэл тэр гоо үзэсгэлэнтэй дотоод мөн чанарт оршдог юм а гэдгийг энэс бас харуулж байгаа юм шиг. Нөгөө төгөр бас тийм Эдвардын тал дээр бас нөгөө хүн өөрчлөгдөх боломжтой гэдгийг бас харуулж байгаа. Ягаад тэгэхээр бидний нөгөө амьдарч байгаа нийгэм хүрээлэн ба орчноосоо болоод хүн хитрхи баригдмал болчдөг, хитрхи хиймэл дүрээр бид нар амьдардаг юм шиг. Гэтэл хүн болгоны дотор нөгөө хайрлагдах мэдрэмж, хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж бий явж байдаг. Тэрийг нөгөө эд баялаг, эрх мэдэл, байр суурь гэдэг зүйл нөхөж болгож чаддаггүй. Тэгэхээр нөгөө жинхэнэ мөн чанар, жинхэнэ хайр сэтгэл гэдэг хүнийг яаж гайхалтайгаар өөрчилж болдгийм бэ гэдгийг бас бид энэ киноноос үзэх боломжтой юм шиг надад санагдсан тий. Би манчсан өөрчлөгдсөн шүү дээ. Би маш өөрчлөг. Эдвардаас өөрчлөгдөд тусдаг шүү дээ. Нөгөө хүний компаниг задлж зархаа болиё гэд тий. Хараа хамтарч ажиллая гэд ингээд дотор зөрчлөн шийдэгдээд зөв замаар гоо гэх юм да. Өөрөө зүрх сэтгэлийн дуудлагаар орчиж байгаа. Тэгэхэд нөгөө ямар их зүйлийг одоо мөнгөөр бол их л юм ингээд тэр хүн цааш нисэж байгаа шүү дээ. Гэхдээ тэн дотор мань хүний дотор тийм маш их тийм ачааг аваа ийцсэн юм шиг. Маш их тийм жинхэнэ мөн чанар дээр очиод тайвширлыг авч ирсэн хэсэг шиг санагдаад идэв. Яг үнэ одоо мөнгнөөс болоод Вивиан ч бол одоо тийм байгаа шүү дээ. Мөнгөөр нөгөө хамаг юмаа зарчиж байгаа төрлийн хүн байгаа дээ тий. Эдвард бол сүлд нь мөнгөөр өөрийгөө зархаа. Эдвард ч гэсэн шилцэн утгаараа мөнгөөр өөрийгөө зарж л амьдарч байгаа байхгүй юу? Мөнгөөр л зардаг. Ялгаа нь бол тэр тэгээ цэвэрхэн байсан. Тэгээ аль нь тэр замаасаа гарч. Тэгээ энэ нөгөө эрэгтэй эмэгтэй түрүү нөгөө нэг Ричард Гирийг ярахаар яг саналаа л та. Жинхэнэ юм джентльмен байхгүй. Одоо эмэгтэй хүмүүсийн хувьд бол нөгөө идеал нь тий. Хөсөмжит дүүртэх эр хүний аа. Эр хүнтэй одоо хөсөмжит гэсэн чинь буруу үг явж байгаа. Яхаарахгүй тийм ээ. Яг л нэг эмэгтэй хүн болгон чийсэн одоо тэгж хардаг байсан баг те. Ричард Гэрийн нэмсгэл яг нэг тийм джентл те. Жентл тэгээд Вивиан ч болохоор бас яг сонгодог эмэгтэй хүн байхгүй. Тэгээ кино дэлгэцэн те эрэгтэй жүжигчдээр дамжуулж өгж байгаа зүйл их том мессежийг өгдөг юм шиг санагддаг шүү дээ. Эмэгтэйчүүд охтууд те янз бүрийн орчинд төсөж байгаа. Нөгөө аавын үнэлэмж авахгүй, аавтай юм шиг хэрнээ аавгүй те аав нь яаж хайрладгийг бас мэдэхгүй. Гэтэл нөгөө дэлгэцэн дөрүүд чинь эр хүн чинь юм шүү те. Яг үнэ. Ямар тийм дүрхийг бас өгч байгаа энэ урлагийн нэг тийм том үүрэг байгаад тийм хамгийн одоо аимшигтай дорд үзэж болох үз гэж боддог биеийн өвлөгчтэй хүртэл ямар гоё хүндэтгэлтэй харьцаж байна тийм ямар гоё хүн шиг харьцаж чаддаг юм бэ. Тэгээ Вивианы тэр нэг хөөхөн Эдвардтай муудалцдаг шүү дээ тэр хоёр. Муудалцаад нэг юмаа аваад явдаг хэсэг үеийн зочдоо талаас. Тэр бол яг нэг шилцэн утгаараа яг хосоодын ингээд гэр бүлийн маргаан шиг харагддаг байхгүй. Тэгэхэд хөөхөн амт Вивиан яадаг гэсэн чинь явахтаа нөгөө нэг Эдвардын авч өгсөн хідэн хувцсыг чирээд тий тэр нь өөрт нь айгүй хайран байгаа байхгүй да. Тэр чинь л яг эмхтэн юм байхгүй юу? Байгаагаараа тий. Гинэм тий цайлган одоо тэгээд нөгөө эмхтэн хүнийг ингээ хараад лахад юу хамгийн хэвдтэй юм бэ гэж зүгээр анзаархаар одоо ялангуяа нас агих тусам шүү дээ тий. Эмхтэйчүүд ингээ хатуу болоод амьдрал үзэж тэр юу өвдөн гэхэр нэг тийм хорон болчихдээ шүү дээ нэг юм болгоныг мэддэг те энийг ингүүл тэгэн тэрүүл тэгэн одоо Эдвардтай муудалцсангуудаа чиний бизнесийн нууц чи одоо хамтрагчд чинь нөгөө зарна ч гэдэм үү чамаагстай хинч биш болгондоо чамаас сэдэн төгрөг аваад салнандаа энэ гэл нэг тийм аимшигтай хорон бахарч эрэхтэй хүн тэр хайрлахгүй үсттэй татагдахгүй баг л үзэн ядна үсттэй те манай Вивиан яасан гэхэр чинь хитэн палажаалч хэрэгдэх тэр нь тэрээс өөрт нь хөөх юмтай хамгийн үнэтэй байхгүй юу. Тэгээд тэр зөөлөн тэр хитэн палачаар ширээд ингээ уйлаад лифтэн тэгтээ тэр чинь суугаа явж чадахгүй шүү дээ. Хүлээгээд байгаа байхгүй юу. Намайг араас ирээд аавна гэдэг юм гинэн хөөхөн байгаа. Тэрэнд нь ингээ Эдвард уяраад. Тэгээд тэр хатуу мөс шиг одоо шарк байгаа ш тэр чинь бол бизнес хийшэнд одоо махчин загсан. Тэрийг бүр ингээ жижигхэн өөрхөн жарахаа болгож чадаад байгаа нь ерөөсөө тэр зөөлөн чанар байдаг шүү дээ. Зочдуудын лобби дээр нөгөө Эдвард төгөлдрөөр тоглодог хэсэг гардаг шүү дээ.
Тэр төлдрөөрийг Эдвард одоо Ричард гэр өөрөө тоглосон байдаг гинэ. Зэн зохиолсон юм байна шүү дээ. Тий, өөрөө тэр өөрийнх нь тоглож байгаа аимчсан өөрийнх нь зохиосон айлгой байдаг гинэ. Сайхан юм өгдөг байдаг. Тэр талаар ингээ харахаар нөгөө бид нар нөгөө сонгодог цаг дээр нөгөө ярьж байхад нөгөө Титаник киноны хэсэг дээр нөгөө Розигийн хөрөг зургийг найруулагч өөрөө зурсан байдаг шиг тий. Үнэхээр бас чамгүй гайхалтай хөгжимчин, хөгжмийн зохиолч ийм хүн гэдгийг бол бид нар бас яг энэ киноноос нь мэдэх боломжтой тийм үү. Бүсгүйчүүдийг өстө шууруулж исэн хүн юм шүү дээ тий. Ярих юм байхгүй хоо. Тэр хоёр тал гэсэн. Хоёулаа шууруулж исэн дээ. Нийгмийг талцуулж исэн нөө. Тий. За сонсогчд манаас их гоё комментүүд ирүүлсэн байгаа дээ тий. Буян Бацах буян жаргал маань өглөөний мэндэ гэсэн. Пэ гудамжаар би хөөхөн бүсгүй гээд лалхаад байдаг Орос кино ингэж утсан штэ гинэ. Тэр ч юм болно штэ. Тий өөр кино тий. За мэгмүсрэн гэрэлсрэн халуун гэл хүмүүс манаас Дэнчиг болромаа гэж маань өглөөний мэндэ гээд орж ирсэн байна. За хөөхөн бүсгүй ярьж шүү. Манай бүсгүйчүүд маань гоё бишээрээ тий. Хөөхөн хүүхээ. Тэгээд энэ Pretty Woman киноны Pretty Woman гээд Roy Orbison-ы энэ дуу багтсан цомог жишээлбэл 3 сая хувь борлогдсон байх жишээ нь тий. За тэгэхээр ерөнхийдөө кино гэдэг зүйл бас дуу их нөлөөтэй. Тэгээ бид нар бол одоо ингээл бөмбөрийн цохилт ороод эхлэнгүүт за энэ Pretty Woman-ы дуу байна гэд мэддэг тий. Тэгэхээр кино дуу хоёр бол яалчгүй л ингээл хосолж л явдаг байх нь. Энэ киног ч одоо манай монголчууд бас киноны хэсгийг бас айгу манай хэм Баяра Одно хоёр маань хүргэсэн байдаг шүү дээ тий. Аз жаргалын шок гэдэг киноны сценийг санаж байна. Нөгөө аз жаргалын шок төр нөгөө Баяра Одно хоёр ч нөгөө хүүсэн солигдоод тийм ээ. Баяра ч зүгээр өстэй ингээд бодож байна. Жинхэнэ нөгөө барийн өмдөмс цаа. Тийш. Яг энэ дуу яваад зүгээр өстэй ингээд зүгээр өстэй. Эмэгтэйчүүд ер нь сүүл дуу шүү дээ. Ер нь эрэгтэй хүний дотор нэг хэдэн хувийн нэг эмэгтэй нэг чанар байдаг те. Тэрийг гаргасан юм шиг. Эрэгтэй хүн бүхэн дотор байдаг гэдэг байгаа шүү дээ. Нилээн гонхолцсон да тийм ээ. Чөөсө Pretty Woman-ы тэр ая яваал хэрэг та нар ингээд эмэгтэйчүүд ингээд алхах чивэл өөрөө ирэхгүй дотроос яг Julia Roberts болцсон юм шиг санагдах байхаа. Тэр нэг хувирлын хэсгүүд аж тэр нэг бор өнгийн поло тоглож байхдаа нэг бор өнгийн палаж өмссөн байдаг шүү дээ. Энэ одоо цагаан малгайтай тийм. Тэр чинь бас дараа нь маш их тренд болсон гэж байна. Энэ киноноос ч бас хувцс загварын ертөнцийн технологи үзсэн. Одоо ч тэр чинь бас хүмүүсийн дуртай шүү дээ. Тэр нөгөө өөртөө гутал шүү дээ. Our the new boot. Тэр чинь бас дараа нь маш их мод болсон гэсэн. Одоо тэр нөгөө сул загвартай пижак гэдэг байна шүү дээ. Удаан пижак. Тэр зүгээр нөгөө үүднээс хаалгачаас $30 авсан пижак. Жохон томдсон. Тэгээ нэг ханцуу мэдрэгийг эргүүлсэн. Одоо нэг oversize юм шүү дээ. Тэр байгаа байхгүй тийм байна. Яг тэр загварын чиг хандлагыг бас тэр ингээл хөнгөн шийдлэр гаргацсан л байна. Олон юмыг зэрэг багтаагаад байгаа юм байна. Одоо яг энэ кино бол хамгийн ихэнд гарсан 90 онд. Тэрний дараа 2000 оны дундуур 2000 оны ихэнх аваар байна уу? Солонгост бас нэг айгүй нөгөө ховсгал хийсэн кино бол нөгөө юу гэдэг штэ нөгөө 1000 фунт чинтэй эмэгтэй гэдэг нөгөө одоо гоо сайхны хагалгаа ороод айгүй гоё болдог. Beautiful girl гэдэг. Тий тэр тэр эмэгтэйгийн бас юу лээ тэр чинь. Уул нөгөө солонгосоор Minion Choir гэдэг одоо монголоор яг юу вэ? 1000 паунд биш монголч нөгөө 2000 паунд beauty биш. Тэр чинь нөгөө манайхан нөгөө бүдүүмс. Оо тийм. Айгу өөртөө ойрмсуулж бодоод ирэх бай. Тийм бай. Тэр нөгөө кино бас яг киноны яг нэг хөөрхөн болчоод мисасл орчоод хаглаанд орсныхоо дараа яг тэр нөгөө авж өмсгөнсөн гэдэг хугацаа өмсчөөд яг тэр гутамжаар ингээд нөгөө малгай өмсөл нэг гоё явж штэ. Явахтаа тий. Яг тэр Pretty Woman гэдэг сценийг ер нь бол ингээд адилхан харуулсан байгаа ч. Яг нөгөө трансформац хийгээд гоё болчихж байгаа. Тэгэхээр тэр киноны нөлөөлөл бас ингээд өөр улс орнуудад соёлын нөлөөлөлт яаж ингэж нөгөө өөртөг нь киногоор ингэж уусч орсон бэ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр яг уу хэдийгээр тэгж харуулж байгаа зүйл дээр нэг чухал зүйл нь юу гэхээр эмэгтэй хүн өөрөө нөгөө хизээ яг ихтгэлтэй болдог вэ гэхээр нэг тэр дотоод өсөж мөрөөж байгаа тэр эрх чөлөө тэр орон зайгаа яг тав тухтайгаар гаргаж чадж байгаа тэр цаг мөчтөл хамгийн аз жаргалтай яг л нэг нисэж байгаа юм шиг мэдрэмжийг авдсан юм шиг надад зүгээр одоо санагдчихээн л та. Дотоод үнцнийг мэдэрж байгаа үед юм. Өөрийгөө олсон үед юм тий. Энэ дотоод үнцнийг олж автал бас зарим нь бүр олж авч чадахгүй байсараа дуусан тий. Зарим нь нэг хэзээ олж авсан. Би юу? Тий. Ямар сонирхолтой олж авсан. Толгонцсан асуулт тий.
Гэхдээ ер нь тийм шүү дээ. Яг 20 эдтэй бол би ямар хөөрхөн байсан гэдэг эзэж мэдгүй мэдчихээг. 36 толоотой юм уу? Чи өөрийгөө голоод Тэгээ байдаг. 36 толоотой юм ярьж шүү дээ. байгаа бас. Яригдсан шүү дээ адилхан. Та хоёр олоод авсан, эрт олоод авсан байсан. Энэ хоёр ч одоо бас Эрэгтэй хүмүүс хавьгүй юм өөртөө ихтэй байдаг гэдэг юм аа. Таланд харахаар өөрийгөө ингээд хитэн өв сайжруулж хардаг. Эмэгтэй хүн болохоор заавал хитэн өв буулгаж хардаг гинэ. харин тийм шүү дээ. Бид нар бол өөрсдөө ингээд Ричард Гир гэж хараад байдаг. Бид нар бол ингээд жуулаараа Ричард Гир мэрэг хараагүй. тэгтэл ирсэн сонссон шүү. Чи саяны хонгорогийн асуулт нэр ямар чухал юм бэ те? Нэрийг хизээ олж авсан юм бэ гэд те? Хонгорогийн хувьд. Би бол одоо бас саяхан баха. Ер нь бас л 30-30-аад насны сүүлээр л олж ирсэн. Хошоо. Ер Бас нь бол тийм өөрөө билээ. Гинтхэн нээж авд юм тийм билээ. 20 наснд бол хөөхөн байснаа мэдээгүй. 30-аад нас тэр чигтээ нөгөө хүүхэд өсгөх их марафон донд өнгөрөөд тэгээд хүүхдүүд нэг арай жоохон учиртай болоод ирэнгүүт чинь өөрийгөө эргээ харж байгаа байхгүй. Тэгэл за гадна төрхөө хараад айгу голоол тий. За одоо бүдүүн болцсон ингээл Тэр чинь нэг наацхан юм. Тэгээд ингээд дотроодсэн чинь тэгээ нөгөө кино минь үзэл нам зам бичээл тэгээд өөрийгөө илүү ингээ ойлгоод жоохон үнэлдэг болоод ирж байгаа шүү дээ. Тэгээ нэ түрүүний нөжүүлээрээ бүрсэн хиний Вивианы нөгөө нэг шат дахиад нэг тавцан дээр гарчдаг гэдэг надад тохиолдсон байхгүй юу? Тэгээ ахиж би бол яг тийм people pleaser маягийн нөгөө хүмүүс таалагдахын тулд бүхнийг золиослдог хүмүүс. Хизээч үгүй гэж хэлдэггүй. Хэдэн жилийн өмнө та нар таарлцсан бол хизээч үгүй гэж Айгүй хэлдэг хонгороо. Одоо бол үргэлж үгүй гэж хэлнэ. Тэр шаашаа. Айгүй тийм тэнцвэрээ олж авсан байхгүй юу? Тэр нь бол нэрээ 30-аад насны сүүл юм шиг санагдаж байна. Одоо киноны зохиолыг хэрэг уншсан бол бас л их юм гарах байсан баг та тий. Одоо хиний хувьд тийм замыг сонгоо явж гин гэдэг өөрийнх нь яг амьдралын өссөн орчин ямар байхсан бол ямар охин тий ямар гологдлыг мэдэрч явж байгаа ийм зам руу халтарсан бол гэд тий хамгийн азтай 21 наснда айгуу сайн хүнтэй учирчихсан нь энэ хүний хувьд те амьдралынхаа ихэнх цаг хугацааг аварцсан байгаа даа байхгүй шүү дээ. Тэгээ одоо дахиад 5 6 жил болох юм бол магадгүй хар тамхи хэрэглээл өнгө цуснд гундаал яг энэ дээр бол нэг гоё гаргаад байгаа юм л да. Тэгээд би бас нөгөө бодит видеонууд үздэг байхгүй Америкт хийдэг. Тэрэн дээр яг нөгөө нэг биеийн үнэлэгчд бодитоор гардаг хүмүүс байна. Тэд нар бол ийм гоё мой хүн байдгүй шүү дээ. Айгүй амар л хүмүүс. Ихэвчлэн хар тамхи хэрэглэдэг. Бодисын хамралтай болсон. Тэгээд гадаад төрөх байдал мэдл юм хайцсан. Тэгээ би бас нэг юм хахад энэ тэгээд тэр худалдан авах хүчт нь ер нь тэрийндээ бас гол молох гэж бас байдгүй юм шиг байна шин. Ер нь бол хэцүү. Гоё л харуулдаг байгаа болохоос шүү дээ. Тэгээ энэ кино чинь нөгөө 1990-ад онд ер нь романтик кино, романтик комедигийн жанр одоо төрлийг бол өргөж гаргаж ирсэн. Шинээр гаргаж ирсэн юм билээ. 80-ад онд бол тийм өсвөр насны хайр дурлал мурлал нөгөө байдаг шүү дээ. Ийм гинэн цагаахан дурлалыг харуулдаг байсан бол анх удаага юм том хүмүүсийн хоорондын романс гэж юу юм бэ? Нийгмийн шин чанартай. Тийм бүр нийгмийн шин чанартай тий. Өөр анги давхаргах байна. Хизээч хоорондоо уулзахааргүй хүмүүс байна. Дээр нь ингээд асар их юм сэтгэлийн шарах, амьдралын шарахтай хүмүүс бас бие бинийгээ ингэж ойлгож хайрлж дурлалцах төрөл гэж бас байдаг юм байна гэдгийг зоригтойгоороос гаргаж ирсэн байна. Тийм байна. Үе үеийн нийгэмд ер нь тий цаг хугацаанд ер нь бас нэг ийм дүүрийг заавал бий болгомоор юм шиг байгаа тий. Ер нь ингээд сүүлийн үеийн кино урлагийн зүйлүүдээс харахаар яг ингээд сэтгэл догдлуулж татсан ямар дүр вэ нэ гэж бодсон чинь надад хурд хамтлагийн нөгөө бүсгүй гэдэг кино байгаа шүү дээ тий. Дуун ч өөрөө яасан гоё романтик юм тий. Сайн зохиолч нь мөнгө мод авсан. Тий, тэгээд тэр кино тоглосон бүсгүй өөрөө ч гэсэндээ яасан гоё юм тий. Ерөөсө тэнд л нөгөө жинхэнэ үнэн хайр сэтгэл байгааг харуулж нөгөө тэр бүсгийн үзэсгэлэнд бас татагдах тий. Нэг ийм гоё зүйл гоо зүйн нэг тийм таашаалыг өгöd байгаа байхгүй юу. За залуугийн хувьд бол мэдээж ингээд бас ширүүн гар тий. Гэхдээ тэр дотор нь мөн чанар, хүн чанар тий. Бүгдээ амтай сүнстэй эргэн яваад байгааг харуулж байгаа нэсэг гоё санагдсан. Би тэгж л одоо нэг тийм гоё мэдрэмжийг бүсгүй киноноос авсан юм байна. Энэ дээр ингэнэ манай халуун маань манай эмэгтэйчүүд хамгийн сүүл хизээ хөөрхөн шүү гэдэг үгийг сонссон бай гэдэг чинь нэрээ гоё бишээрээ манай бүсгүйчүүд маань хизээ хамгийн сүүлд тэгвэл та хоёроос асууя. Та хоёр хизээ хамгийн сүүлд эмэгтэй хүнд хөөрхөн байна гэж хэлсэн бэ? Энэ хоёр лавдаг ойрын хугацаанд алга. Тэр айгуу санаа байна. Яг магнаа байж магадгүй хин нэг хэлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Магадгүй гинэ. Бүр багцсан шинжтэй сууж байна. Гэж одоо бодох юм. Бас охиндоо Хэлтэл хэлдэг байх. Байхаа. Хамгийн сүүлд хэлдэг үг хоочны факт хэрэгтэй. Яа. Бодож баримттай. Байна уу гэх шиг. Аа цаг өдөртэй хамгийн Тэгэл дотроо л. Өчигдөр арай хэлчихсэн байна. Тийм. Ямар ойрхон хэлсэн. Тэгэхээр яа гарахгүй хөөрхөн бүсгүй байгаа юм. Ер нь нөгөө хүн ер нь нөгөө гой сайхан үгийг одоо бид нөгөө
айхтар нөгөө харамлаад энэ гой сайхан урмын үгэн дээр ч үт юм уу яг үнэн үгэн дээр харам байхаа болох хэрэгтэй юм шиг надад зүгээр санагдтыг. Үнэхээр бид нар яг нөгөө бидний амьдралын хугацаа ер нь богинохон шүү дээ. Юу амар над руу орж. Тэрийг бас нэг 80 юу хэлээ гэж бодлоо гэж. Үгүй. Тийм учраас зүгээр яг гой сайхан урмын үгийг үнцэнтэй үгийг бие биенээсээ харамлаж одоо байх ер нь хэрэггүй юм шиг байгаа. Одоо нөгөө хуучны үе чинь нөгөө хайрын дотроо хална гаднаа гээл те энэ үгийг чи хамаагүй хэлээд байж болтгүй ингэж одоо манай өвөөгийн өмээгийн үе байгаа биш тийм ээ. Тэгэхээр одоо би боддгийн зүгээр бидний цаг үе өөр болсон. Энэ үгийг бид нэр ойр ойрхон хэллээ гэд бид нар энэ үгийн үнцнийг бид нар алдагдуулаад ингээ мэдрэхгүй амьдрах ёстой биш. Хаяа хэлээд байгаа болтой дээ шүү дээ тий. Гэж амьдрах одоо хэрэггүй л байхгүй юу? Гэж би бол хувьдаа боддөг юм аа. 6 настай хүүгээсээ тэр үгийг чинь сонсох бас гоё юм байна. За нөхөрсөн чинь ерөөхдөө нөгөө Мишка Бамбруш гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар нөгөө хэлээд байгаа байхгүй юу? Үйлдэлээр бид нар үеийнхэн чинь жоохон бүдүүн баг бүдэг талтай хүүхдүүдтэй бас айгүй хэлдэг. Ягаад тэгэхээр би одоо нөгөө баг бахтаа нөгөө тэврэлт хайртай шүү гэдэг үгийг тэгээд миний хүү сайхан миний охин үзэсгэлэнтэй гэж бас байнга хүүхдүүдтэй бас хэлхийг ирмэлцдэг. Энэ өөрөө бас нөгөө тэр үгийг сонсож тэр үгийг сонсноороо хүн нөгөө яг л нөгөө цэцэг нөгөө услагддаг шиг нөгөө цэцэг дүүрж байгаа мэдрэмжийг авах нь өөр айгүй чухал гэж боддог шүү. Тийм учраас надад Мишка Бамбруш гэсэн чи энэ төр төрхөөсөө гарахгүй хичнээн жил болсон юм. Бас гоё болгочих хийж болно да тий. Тий. Манай наран жаргал бэрэлээ ингэнэ хонгорын хийлдэгч бас артай хаахаа гинэ. За манай эмэгтэйчүүд хамгийн сүүлд тэрүүн бас хизээ хөөхөн шүү гэдэг үгийг сонссон бэ гэд манай халиун маань бас энэ үгийн талаар бичээрээ тий. Хөөхөн шүү гэж нэмсэн. Манай нараа дашкэг шүү гэсэн шүү. Магна маань яг Виваныг амар мэдрээд байна. Тэр гар хүртэл нь гар марны хүртэл өөрөө ирэхгүй өргөгдөө. Эмэгтэй хуваах юм бол Виван. Эмэгтэй хүмүүсээс хэлдэм байлээ. Би ч байх. Манай эхнэр нөгөө нэг манай охиныг тээж явах үед, жирэмсэн байх үед тэгээд нөгөө тээж ягаад төрдөг хгүй. Тэгээд төрчөө дараа нь одоо хүн маань бас нэлээ том болоод тэгжээтэл надад нэг хэлжсэн. Би одоо тэр жирэмсэн байх үйл явц тэгээд төрсний дараах үйл явц энэ тэргээд үнэхээр амар амгалан байлаа. Тэгээд чинь надад ингээд айгүй гоё тийм амар амгалан байдлыг өглөө гэд надад тэгжсэн. Тэгээд нөгөө эргэн тойрных найз нөхдүүд энэ тэргээл жирэмсэн байх үе төрсний дараах үе мэгэл амар стресстэй ингээд жирэмсний үе стресстэй. Би чиний дэргэд байхад үнэхээр тийм зүйл мэдэрсэнгүй үнэхээр сайхан байлаа баярлалаа гэд надад тэгжсэн. Манай Баясаа их нэг бас. Уг нь надад бас их сайхан санагдчихсан. Тийм Баясаагийн ингээд өдрөө харахаар айгүй мэддэгдээд идэг. Их тийм зөөл ингээ хүнийг аягүй сайн ойлгодог штеп. Юм ингээд одоо зарим хүн ингээ тайлбарлаад тахта ойлгодгүй штеп тий. Баясаа болохоор төрүүлээ мэдсэн мэт. Тэгээд ингээ хариулт мөрөлтөнд биелээ. Тэгээд нөө ихнэр гэхгүй угаасаа ингээ хамт олон дундаа ч гэсэн айгүй гоё уур амьсгал өгöd байгаа байхгүй. Тийм гоё. Баясаатай хамт ажиллаж байгаадаа их баярлдаг шүү. Манай хонгорд гэсэн шүү. Баясаа байгаа юу? Баясаа байгаа юу? Тийм баясаа тэг. Баясаа байгаа. За чи ч гэсэн өгдөгөө. За баярлалаа. Үлдээгээд тахяа. Үлдээвэ. Яа. Ер нь ингээд нэг ойрноос харцаад ишүү гэж. Манай Бацух боин жаргал маань ингэ өчигдөр сонссон. Нэг сайхан үг сонссон эмэгтэй сартаа сайхан нэмсгэлж явдаг гэж үнэн бахаа гэж хэлсэн байна. Нэрээ яг тийм шүү тийм ээ. Тэгэд гоё үг хэлж чадахгүй бол би бас хэлмээр санагдаад байдгийн. Хүнийг нэг гадаа төрх мөрхөөр нь битээ ингэж шүүмжилж байгаасаа гэд. Ялангуяа нэг уулзаад өнгөрхийн хоорондор ч юм уу бид нар ярих юм олддгүй шүү дээ. Тэгээ яагаад ч юм жоохон гадаа төрхөөр нь орох гээд байдаг те. Хөөе чи ямар их ингэчээвэ тэгчээвэ гэдэг юм. Жоохон харах гэдэг санагдаад байдаг. Тэрний орон зүгээр дугуйл өнгөрөөчих юм бол тэр тэргүй хүн өөрийгөө толон таруулж байгаа байхгүй юу? Тэрний оронд харин эн чин гоё байна. Тэ эн чинь илүү гоё харагдчих шүүгээ хэлчихвэл хүн нөгөө шүүмжлэлээр засардаггүй магтаалаар засардаг гин илүү. Тэгээсэ гэж бас их хүсдэг. Баясаа. Нэг камер руу нэг царайгаа нэг сайн харуулаач. Яасан. Баясаагийн маань өгөгдөл өөрөө халамж мэдрүүлэх юм аа. Нараа дашгаагч. Ашгаараа эн чинь базаад байгаа юм шүү дээ.
За маш гоё киног ингээд бид хуваалцаж ярьж Магнагаас болоод маань болчихлоо гэнэ нараад байж. Ричард энэ маань гэдэг. Тэр багш маань байна. Энэ багш маань. айгуу гоё юм өөр юмсэг баян мэдрэмж төрж байгаа. Тий. Тэр маань гэдэг хаа. Тэгээ нөгөө хөрх хүүхэн киноны эффектүүд гэж ярьсан ш түрүү. Зочид буудал одоо тэр Beverly Wilshire Hotel гэдэг одоо 4 улирал гэдэг хотел болсон юм байна л та. Энэ киноноос болоод зураг авалт хийсэн газрууд ч маш алдартай болсон. Тэр шүү дээ. Ер нь тэрийгэ дагаад аялал жуулчлал хөгждөг. Тэгээ өнөө хүртэл энэ хотел бол Лос Анжелест яг энэ киногоор танигдсан газар юм байна. Тэгээ одоо хүртэл нэг өдрийн Pretty Woman буюу хөөх хүүхэн гэдэг юм багц гаргадаг гинэ. Тэрэнд нь болохоор яадаг вэ гэхээр тэр тусгай нөгөө sweet буюу яг тэр нөгөө зураг авалт хийсэн тэр өрөөнд нь байгаад тэгээд нөгөө хувийн туслах аваад дэлгүр ордог гинэ. Шопинг хийдэг. Тэгээд хувцгонороо авдаг. Тэгээд нөгөө дөөр үздэг оройн зоог барьдаг. Яг тэр аюугаар нь явдаг. Тэгээд яг тэр ингээ болшуудаар нь аялуулж өгдөг гэж. Ясан гоё. Хэмжээ оч нэг аялаа. Юу манай шоу бас одоо Pretty Woman гэдэг одоо юу юм өдөр гаргаж байгаа. Тэгээд яг ингээд манай шоунд ирж суугаад айгу Pretty Woman гэдэг мэдрэмжийг авдаг. Тийм шүү дээ. Яг ингээд бүр ингээд Баясаавтаар бол хажуу талаас нь тултал нь магтана. Тултал нь одоо бүр ингээ тий. Боргуулан цэцгэлүүлэх юм байна тий. Хонгороо яг тийм мэдрэмж төрж байна уу? Тийм би бүр цэцгэлээ. Яг энэ хонгорогийн авдаг мэдрэмжийг бас төрүүлнэ. Магнаа. Сая зүгээр шууд сая төрчлөө бат. Ингээ маркетингийн шин санаа минь. Юутай халтчваад яана. Манай Баясаа хажуунаас нь халамжлана. Би хажуунаас нь айгүй гоё үгээр хэлж өгнө. Хонгор дундаас уухаар жаргана гэж. Тэг яг хонгор минь болно гэдэг шиг. Йоо. Тэр эсгийна. Тэр эсгийг харчаарай гэдэг шиг. Энэ кино шиг те бас бидний бас байршиж байгаа локейшнс дамжуулж байгаа энэ Ботоло кофе шоп маань бас алдартай болно гэж. Яг энэ байршил дээрээс хурж ирээд хүмүүс бас кофе уугаад суухта те өглөөний одоо лайв шоу хүрдэг энэ хэсэг гээд бас их дуртай байх тийм цаг эрен иржээ гэж. Гоё тайван тийм. Яг энэ кино мөн яриа суухт их тухтай юм байна. Гоё газтай те. Ямар ч анхаарал сандахгүй тэгээд нэг юм гоё дулаахан тийм мэдрэмжтэй газар байна. Төвлөрөө суух туртай хүмүүс. Том цонхоор ингээ хотын vibe-ийг хараад те. Нэг тийм өндрөөс дандаа баян хүмүүс ярьсныг ч хэлэх үү. Тийм өндрөслөг мэдрэмж төрж шүү. Продюсер бадмаа тэгдэж штэ. Нэг жоох өндөр дээр сууглаад том бодлоод орж ирээ. Том шийдвэр гаргаад. Камераар санагдаад идэв. Өнөө яг тийм юм байна. Нэг давхарлаа 11 давхар чи өөр юм биш үү. Одоо яг ингээ урдаас Рамада ингээ хараад байж штэ те. Тэгээ олон улсын ингээл нэр харахаар ч бас нэг л те сая баха Холливуд Лос Анжелес ярьсан нэг очсон юм шиг мэдрэмж төрөд штэ. Яхаар гоо тийм мэдрэмж авна. Тэр нөгөө орчинд нь очихоор угаасаа айгүй гоё мэдрэмж төрдөг гэж ярьжсэн шүү дээ. Нөгөө солонгост очоод миний гарах болсон уу? Баярлаа. Нарч миний амиг тагсан байна. Чи их яриад байна гэсэн юм уу? Санаа үйлчлэгээ гаргасан учраас хаалцсан. Энэ айгүй гоё. Яга why not? Яга болохгүй гэж бодсон. Тэгээд өнөөдөр ялчгүй нөгөө яг энэ кинотой холбогдсон нөө айгүй гоё тийм юу аж нөгөө нэвтрүүлэг маань тэр чигээр ингээ уйлж чинь хоорондоо. Одоо туухгүй нэг гайхалтай бас зочин маань хөрөлцөн ирнэ. Тэр бас нэг гоё сайхан ээж, гоё сайхан эмэгтэй байгаа. Тэгээ баясаа та хоёр манаас дундаас суулгаа сайхан яриа өрнө. Нөтгөр хэрэгжүүл. Тийм, Pretty Woman гэдэг одоо яг энэ зочны хэсгээр. Магнагийн үйлчлэгээ явах юм байна. Энийг өндөр борлуулалттай байна. Энэ бол өнөөдөр айгүй хүлээлт өндөртэй тийм багц байгаа. Захиалга ороод ирсэн байна. Магнаа. Юу, магнаг захиалъя гэдэг. Магнаа. За худлаа яриад байгаарай. Магнаг захиалъя. Түрүүчийн хагас өдөр эмчнэрийн баярын арга хэмжээнд дээр зохион байгуулагчдын туслах хийгээд явж байсан чинь нэг эрэгтэй эмч чи хөөх юм а гэсэн урам өгсөн тэр эмчэд баярлаа гэ халуун намаа бичсэн байна. Тийм шүү дээ. Манай халуун чи хөөхөн том алаг нүдтэй тий. Их тийм хөөхөн намуухан тийм бас хүний хайрыг татсан бүсгүй байгаа. Уулзах юм бол сайхан. Тий. Хүний бас хөөхөн гэж хэлэх гээд ичээд уулзах юм бол сайхан гэдэг. Уулзах юм. Уулзах. Яг юу сайхан гэдэг. Тэгээ бас л ингээд харилцаа үүсгээд ярилцахад их тухтай тий бас гоё амар тайван мэдрэмжийг өгдөг ийм нэг гоё цэнэглэгддэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн маань нэг. Тэгээ 5 хоногийн өмнө огт танихгүй хүнээс сонссон шүү дээ. Дараа нь гэртээ ирээд юу лээ? Нэрээ хөөрхөн ч юм уу гэ толинд баахан харлаа гэж. Оо нэрээ юу яасан? Санахгүй хүнээс сонссон гэ саний комментоос би нэг юм санчлаа. Яг амар хөөрхөн санагдчихсан мөчөө санчлаа. Яг түрүү жил
түрүү жил илүү нөгөө би гэрээс бүр гарахгүй их удацсан байсан юм аа. Нэлээд олон Бүр ингээд удаан хугацаанд. маш удацсан. Хэдэн сар мар болсон байсан. За. Тэгээ анх удаага гэрээс гараад За. тэгээд нэг бас айгүй гоё газар очичоод тэгээд ийм хавар яг болцсон юм. Яг хавар юм биш тийм цагаан балтай өмссөн. Тэгээд юм гоё оролт зөөцсөн. Тухайн өдөр бол би өөртөө айгүй хөөрхөн байгаа байхгүй юу? Өөртөө л их хөөрхөн байгаа даа ш. Тэгээ яг энэ сансраас ингээд доош уруудаад 13 алхчихсан байхгүй юу? Тэгээ ингээд нөгөө өөрийгөө хөөрхөн гэж бодохор ч хөө нэг юм өөртөө ихтэй алхдаг шүү дээ. Тэгээ явцсан чи тэнд ингээд нэг хоёр нэг залуу миний үеийн нэг залуу нэг ах хоёр ингээ уугаа суудсан байхгүй гадаа. Тэгээд яг хаа хүмүүс нэг тийм хүмүүстэй чинь жаахан тэгэл яадаг шүү. Тэгэл би бас хажуугаар нь ингээл би муухай цаа хараагүй шүү. Ингээ харсан чинь нөгөө залуу хөөй айгу хөөрхөн байна. Чи би бүр айгу баярлаа. За. Замаар тийм үү гэдэг ганц юм аваад өгч. Гэхдээ тэр хүний дээр хэлж байгаа нэг хөөрхөн байна. Тийм шүү дээ. Тэр чинь бас тэр болгон зориглол. Би бас гоё ингээ харагдаж байгаа эмэгтэйчүүдэд хөөрхөн байна гэж хэлэхээр санаа заавал танихгүй юм биш бас галзуу солиод юм шиг гээд бодоод байдаг. Магна чи хөөрхөн биш үү? Наад чи арай биш үү шүү. Гэтэ баярлаа. Амар дуртай тийм. Энэ чиний үйлчлэгээс болсон баггүй. Одоо би хэлж байна. Энэ багс маань айгүй үнэтэй шүү. Тустай үнэлгээтэй. Тэгээд за үчи шинэгээр болцсон. ёо энэ тийм нэг юм сүлдээ яг эйгүй мэдрэмж төрөөс шүү. Юу болоо явчих. Уул нь санаа нь айгүй гоё байхгүй юу? Тийм Чи санаа үнэлээ гэдгийгсэн. MB-гээ оруулж гинүү та. За тэгээд тэдэлээ чи хөөрхөн хүнгээд гоё кино ярьж байна тий. Нэг яг чадвараас чи яваад байгаа шүү. Тэр юм гоёор нь дуусах. Тий. Хадуурлаа. Окей, Good Morning Mongolia show маань пүр гаргийн кино тог тав хүндээ хүргэж байна. За тэгээд энэ өглөө бид нэр өнөөдрийн онцлог кино бол одоо 1990 онд Холливуудыг шоуг болж байсан тухайн үеиг бас хүмүүсийг залуучуудыг байлдан дагуулж байсан Pretty Woman гэдэг одоо киног тав хүндээ онцлог хүргэлээ. Ингээд хонгороо төглөө байлаа. Өдөгч Мега Баяса Магна найруулагч Шаягийн хамтаар тав хүндээ хүргэж байна. Энэ өглөө бидэндээ хамтран бүтээж байгаа Ардын Японы Монгол дахь Happy Arm салон бидийг дэмжин ажиллаж хамтарч байна. За мөн бидний алтан хамтрагч Момедагийн төлөв буюу гэрээс ажилдаг ээжүүдийн нэгдэл. Баярлаа. За мөн биднийг бүтээгдэхүүнээр дэмжин ажиллаж байгаа доктор усны хамт олондоо тав хүндээ баярлалаа. Монгол хүн бүр эрүүл байг. Ингээд Good Morning Mongolia show танд үргэлжлэн хүрж байна. Үргэлжилж байна. Үргэлжилж байна. Хотын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөжигтэй яриа энэ өглөө эндэгхэн. Good Morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу